намынхан их одоо хурал дээр та чөлөөлөе гэж байгаа 4 хүний асуудалт нарыг оруулж ирсэн шүү дээ бас нам дотроос. Тэгээд таны шудраг ёсны илт чинь хэвээрээ байна уу? Эсвэл энэ засгийн газар бүрдээд уусаад алга болцсон уу? Одоо танай засгийн газар чинь талцаад байсан хоёр талаас айл айл нь ингээ суудсан засгийн хурал дээр хүртэл одоо үзэлцээд байгаа сурагтай байна лээ. Тэгэхээр танд яг одоо улс төрийн нөхцөл байдлын хувьд авилгатай тэмцэхэд ямар бэрхшээл байна? Одоо ерөнхийлөгч талаас танд ямар нэгэн дарамт шахалт байдсан юм уу? Бусад улс төрчдөөс танд ямар нэгэн дарамт шахалт байдсан юм уу? Таны ярьж байгаа зүйл бол яг онлайн дагуу залуу хүний хувьд итгэл үнэмшлийн юм чинь би ойлгоод байна л да. Гэхдээ улс төр гэдэг чинь бас хөлөөчөнд өсчаад жүдрэлчээд байгаа юм байна уугүй юу? Яг одоо тодорхой юм та хариулмаар байна. Яг одоо авилгатай тэмцэхэд танд яг ямар саад бэрхшээл байгаа юм бэ? Мэдээж түрүүний ярьдаг AI, хууль эрх зүйн орчин, улс төрийн зориг гэдэг олон юм хамаарна л да. Гэхдээ яг өнөөдөр та Монгол улсын ерөнхий сайд. Энэ бол түүхэн момент шүү дээ. Танд яг одоо авилгатай тэмцэхэд ямар саад бэрхшээл байгаад байгаа юм бэ? Ялангуяа та энэ сүүлийн 10 жил гэдэг чинь өөрийнхөө намын маш олон чинээндээ тултал хөлжсөн хуулзнуудтай үзэлцэх боломжтой түүхэн цаг үе яваад шүү дээ. Та энэ дээр тань зориг байна уу? Зүрх байна уу? Шийдэмгий чанар байна уу? Түүх танаас асууна. Одоо бид нар танаас асууж шүү дээ.